За өнөөдөр таад гоё мундаг залгыг танилцуулнаа. За сайн уу. За манай Эрик буюу Эрхмээ. Тийм ээ. За ингээ яг ажил дээр нь ингээ ажиллаа явж байхад барьж авлаа. Ажлаа яг тараа явж байсан. Энд чи яг Полинез дэлхийн хаваан номер 1 зуучны бааз Полинезийн соёлын төвд ингээ тур гайд буюу одоо хөтчөөр ажилладаг залуу байна. За Эрхмээтэй гоё танилцъя. Тэгээд одоо яг оюутан болоод ирсэн тий. Бүтэн нэрээ хэлээч. Эрхэм сайхан. Эрхэм сайхан. За Улаанбаатар хотоос Баянгол байгаас ирсэн. За Улаанбаатараас ирсэн. За Баянголын хүүхэд байх нь хаана одоо хизээ хаваад хизээ рүү одоо энэ бивоюуд хизээнээс хэл сурч ихтэй одоо мэргэжил нь юугаар байна? Хаваад 6 сарын өмнө ирсэн. Одоо 2 дахь семестртээ сурч байна. Тэгээд ханган нийлүүлэлт санхүү гэсэн 2 мэргэжлийг сурч байгаа. За хаваад сэтгэл ямар вэ? Амар гоё байна. За анхны сэтгэл юу? Анх бол ирчээд бүр итгэмээргүй санагдах. Тэгээд одоо ингээд яг 6 сар амьдэрсны дараа бас бодож байгаа юм. Хэрвээ би ингээд энд ирээгүйсэн бол угаасаа хизээч хаваад ирж амьдрахгүй, сонгож бол ирж амьдрахгүй шүү дээ. Тэгээд ингээд амар яг амьдралтаа дахиж үзэхэргүй тийм 4 жил өнгөрөх юм байна таа. За 4 жил. Өөр одоо хаач ингэж аялал хөтөж. Тийм. Одоо оюутнуудын дотны байранд амьдарч байгаа хэрэг. Ямар орны оюутнууд хамт амьдарч байна? Дотор байранд 8 л амьдарч. За 8 л. Тийм хамгийн хуучин дотор байранд нь байдаг. Тэгээ 8 л яг нэг өрөөнд хамт байдаг. Өрөөний маань хамтрагч болох шин зэлээ. За. Юу одоо ингээд энэ дээр л англи хэлийг сурж байгаа л бэлдэж байгаа л ирсэн л байгаа шүү дээ. Англиг юу яаж сурах өөрийнхөөс ганц нууц аргасаа болцсон. Англи хэл зарим яг 10 жилээ төгсөхдөө хэлээ бэлдээ гэж одоо IELTS-ийн шалгалтанд бэлдэх гэж сургалтанд явж эхэлж байсан. Тэгээд тэр үедээ бол яг зөв санаа зовхгүй ярих гэх юм. Ямар ч юм одоо бид нар ч сүм дээр зөндөө олон номлогч нар байгаа. Тэгээд номлогч нартай ярьж ярих гэж үзэх ч юм уу. Тиймэрхүү юмнууд. За юм одоо эсвэл тэгээд яг хэл дээр нь юм үзэж ч юм уу. Яг үзэж байгаа юмнууд англи хэл дээр үзээд сурчвал сайн баха. Одоо хэдэн он төгсөх вэ? 29 он. 29 он. Тэгвэл цааш байна да. Дахиад 4 жил ахна шүү дээ. За ямар ч гэсэн хичээл сурлууд өндөр амжилт хүсье. Тэгээд мундаг байна. Тэгээд ямар ч өдөрт одоо хэрэг зууч явах уу энэ ч хамгийн багадаа 1000 хүн. 1000 хүн орж өдөр бол ер нь ихэвчлэн 1500-аас 2000. Айгүй олон хүн шүү дээ. Тэгээд өдөржингөө ингээд аваад өнөөдөр явж гэнэ шүү дээ. Тийм өнөөдөр яг нэгт өдөр болохоор гайгүй баг. Гайгүй тий. За ирээдүйд ирэх гэж байгаа одоо Америк сурах гэж байгаа одоо ишээрээс сурах гэсэн өсвөр үеийнхэн дүүнэртэй хандаад бил зөвлөгөө юу вэ? Ингэчээсээ би нэг ингээ алдсан ш та нар ингэчүүл их зүгээр юм байл шээ гэдэг. Зөвлөгөө юу вэ? Яг нэг шийдвүүлэх шийдсэн шиг шийтгэл юм лээ ингээд. Яах вэ чадах болов уу гэж эргэлзэх биш зүгээр. Яг шийдсэн бол өөртөө тэгэл яг тууштай хийх хэрэгтэй юм билээ. Дунд нь эргэлзээтэй бол илүү одоо юу гэх юм явц нь удаашран чих юм. Тэлтэй байхад бол болох уу. За ямар ч Монголын далбайг ингэртэй зүгээд олон орны хүнд ингээд сайхан үйлчлээ тий хөтчигээд хичээлээ хайж байгаа ажиллаа гэдэг мундаг байна. Хичээл сурлага өндөр амжилтсаа. Тэгээ сайн сураарай. За баярлаа. За ингээ хаваагаас лөө.